Биднэрт нэг юм амьдрал буюу аялал өөрөө маш олон зүйлийг сургаж яадаг штеп. Тухайлбал тэр нөгөө онгоцонд явхад нэг 3 хүн зэрэгцээд суухад голынх нь хүн бас хэцүү явдаг. Ийшээч хазааж болдгоо, ийшээч хазааж болдгоо те. Үүнийг бас яг амьдралын туршлагаараа хэрхэн яаж зохицуулах вэ? Иймэрхүү одоо бичигдэх хууль аялын салбарт ер нь байдаг болов. Уул нь яг нөгөө бичигдсэн хууль бол байхгүй л дээ. Тэгтээ мэдээж нөгөө 3 хүн зэрэгцээ сууж байхад нөгөө дундлын хүн айгүйх шахагддаг штэ тий. Тэгэхээр энэ тохиолдолд ямар боломж бид нарт байдаг гэхээр цонхон тал сууж байгаа хүн маань бол цонх руугаа налаад суух ингээд бас юм боломж байна. Тэгэхээр тэр хүн хэрвээ налмаар байгаа бол искаа гараа ингээд төшлөг дээр тамир бол цонхон талынхаа төшлөг дээр тавихад тэр хүнд одоо илүү бас жоохон ч гэсэн орон зай гарч ирдэг. Нөгөө яг голын одоо зам дагуу сууж байгаа хүн маань одоо суух юм бол бас л энэ тал руугаа бас зөндөө зай гарч болох нь шүү дээ. Тэгэхээр тэр хүн ингээд налаа сууж болдог учраас онгоцонд суухдаа хэрвээ та бүхэн одоо 3 хүн зэрэгцээ сууж явах юм бол аль болох нөгөө голдоо шахагдаад ингээд сууж байгаа хүндээ жоохон ч гэсэн те гоё аялах тухтай нисэх орон зайг гаргаж өгөөд нэгнийхэн хүндлээд тэгээд хоёр ядарч түшлэг дээрээ гээд гарыг нь тавих юм орон зай гаргаж өгчөөл бас гоё яадаг. Тэгээ энэ эргээл энэ бид нар ингээд бусдад хэрхэн түүх болохгүй байх вэ те бусдын одоо нөгөө эрхчлөөнд хэрхэн халтахгүй байх вэ гэдэг яг л энэ үзэл санаан дээр ингээд бүх зүйл дээр ингээд явагдаад байна л да. Магадгүй одоо эн чинь бас ингээд хүүхдээ авч явахад бид нар яаж авч явах хэвтэй юм бэ? Хүүхдээ өндөр гарахад чихэн одоо өвддөг, хатгуулдаг. Энэ үед ямар анхан шатны тусламж үзүүлэх хэвтэй вэ те? Бусдад хэрхэн түүх болохгүй байхын за магадгүй тийм онгоцны үйлчлэгчтэй хэрхэн харилцахын гэдэг ч юм уу иймэрхүү заавар зөвлөмжүүд хэр өгдөг вэ? Бид нар бол аль болох нөгөө бага насны нярай хүүхдтэй аялж байгаа аялагчтай энэ тал дээр бол бас илүү их нөгөө анхаарч ажиллахыг хичээдэг. Хүүхэд чи мэдээж нөгөө өндөрт нөгөө нэг хэсэг агаарын даралтанд ороод чихэн хатгаад уйлна шүү дээ. Тэгэхээр мэдээж тухайн хүүхэд хэрвээ хөхөл бол те хүүхдээ ингээд агаарын даралтанд ороод ингээд чихэн хатгаад уйлж байгаа бол хүүхдээ хөхүүлэх хэрэгтэй. Тэгэх юм бол нөгөө хөхөхөөр энэ нөгөө онгоцны даралт нь ингээд багасж өгнө. Эсвэл арай нэг жоохон ингээд 1-2 настай ч юм уу те хүүхэдтэй ба түүнээс дээш настай ч гэсэн хүүхэдтэй явж байгаа бол иштэй чихэр аваад явж болно. Бас нэлээд хэдэн иштэй чихэр авчтай. Би бол явахдаа бас нэг 5-6 иштэй чихэр авнаа. Яагаад тэгэхээр бас тэнд чи өөр айлын хүүхдүүд ч гэсэн бас хамт нисчихэд байгаа байхгүй. Тэгэл нөгөөдг чи ингээл нөгөө нэг жоохон чихэн хатгаал тэг ингээл эвгүүцэл ингээл тавгуутал эренгут нь иштэй чихэр гаргаад өгөнгөт. Тэгээд нөгөөдг чи ингээд долоогоод ингээд бас ингээд хөхөөд ингээд идэнгут бас энэ чихний бөглөө энэ чихэн дээр ирж байгаа даралт. Ингээд багсаад өгч шилтэй. Тэр рефлексийг өгөөд ингээд. Тэгээд бас яг нөгөө хүүхдүүд маань одоо олон нийтийн дунд мэдээж тэр чин чимээтэй те онгоц чин нисгэд чимээтэй л байдаг шүү дээ. Тэгэхээр чимээнд ингээд эмзэг мэдрэмтгий бас унтаж чаддгүй хүүхдтэй бол хүүхдэд зориулсан ийм тусгай чихвч байдаг. Ийм дуу авааны тусгаарлагч юм чихвч байдаг. Хүүхдээ ингээд толгонд зориулсан. Тэрийг бол ингээд бага нэраа хүүхдээс ахуулаад 2 3 4 те хэд л бол хэдэн настанд ингээд хүүхдэд зориулсан юм чихвч байдаг. Миний хувьд бол практик дээр нөгөө Apple-ийн нөгөө том нөгөө нэг чихвч ядэн штэ тий. Би болохоор тэр чихвч аваа явчихдаг байхгүй юу. Тэр чинь нөгөө нэг дуу тусгаарладаг бас нэг юм юмтай штэ тохиргоотой штэ. Тэгээд дуу тусгаарладаг тохиргоог нь хийгээд хүүхдээ унтахад нь чихэнд нь хийгээд нисгчтэй явах нисдэг дээр бол тэгэл унтаал идэв штэ. Бодвол үйлчилдэг юм байлгүй. Одоо удахгүй ингээд манай Монгол аялагчид дотоодын аяллаа явах гэж байна. Мэдээж хэрэг байгальд аялах тий энэ талын одоо мэдлэг боловсролыг бас сошиал орчноос нэгнээсээ гэр бүлийнхнаасаа найз нөхдөсөө авдаг болжээ. Нэг үе бодвол гэхдээ орнот очоод нөгөө хог хаях цэгийн асуудал тий тэр хогийг тээвэрлэх асуудлууд бас нэлээд хөндөгдөд идэв юм шиг санагддаг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? Ер нь дотоодын аялагчтай хэр соёлтой гэж харж байна вэ? Манайхан дайггүй штэ. Зүгээр яг энийг шийдэх айгүй амархан. Бид нарт явж байгаа газар маань хог таарлалт, хогийн сав таарлахгүй болно штэ. Зүгээр л хогийн өвтөнд хогоо цуглуулаад яваад байжлээ. Тэгээд хогийн цаг таарлалт бол тэнд л хогоо хайчих штэ. Заавал бид нар ингээд бидний хог хаягч байгаа алхам болгонд бас хогийн сав бусдаас хүлээх шаардлага байгаа юу? Тийм ээ. Бусдаас бас заримдаа юм хүлээхгүйгээр өөртөө л тэрэндээ харилцахтай л байл та. Айгүй энгийн л юмсыг санагдаж байна надад бол энийг ингэж хэлэхэд баярлалаа. За баярлалаа.